Дараагийн мэдээг танилцуулъя. Япон улсын хувьд бүгд найрамдах хятад ард улсаас газрын хавар элемент зэрэг чухал түүхийн дээр бол хамааралтай байдаг. Тэгэхээр энэ хамаарлаа бууруулах зорилгоор далайн гүнд газрын хавар элемент олборлох ийм туршилтыг хийхээр болж байгаа юм байна. За Япон улсын хувьд энэ сард энэхүү туршилтыг хийн. Ингэхдээ Минатомо нэртэй арлын эргэн тойронд 6000 м-ийн гүнд номхон далайд газрын хавар элементтэй холбоотой олборлолтын туршилтыг хийх юм байна. За орчин үеийн технологид бол чухал хач бүгдэлтэй болж байгаа газрын хавар элементийн нийлүүлэлтэд тогтоосон хятадын ноёрхол давмгааллыг бууруулах зорилгоор энэ үйл ажиллагааг явуулж байгаа юм байна. За тус улсын хувьд Токиогоос зүүн өмнөд зэгт 2000 км-ийн зайд орших арлын усанд Америкийн нэгдсэн улстай хамтран далайн гүнд ховор элементийн олборлолт явуулахыг зорж байгаа юм байна. За ховор элемент нь чухал ач холбогдолтой ашигт малтамлын олборлолт боловсролтын чиглэлээр хамтран ажиллах, за шинэ аюулгүй хангамжийн сүлжээг бий болгох зорилгоор хоёр улс тохиролцсон. За үүний хүрээнд бол тухайн ажлыг явуулахаар бэлдэж байгаа юм байна. За туршилтын багийн хувьд 1-р сарын 11-ний өдөр Чойко шинжлэх ухааны хөлгөөр Японы төв бомтоос хөдлөж ховор элементийн өндөр агуулмжтай тунцыг гаргаж авах хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийг нь хянах зорилтоор туршилтын төхөөрөмжөөр судалгаагаа хийн. 2-р сарын 14-ний өдөр буцаж ирэхээр төлөвлөж байгаа юм байна. За өдөрт бол 350 тонн тундас цуглуулах зорилготой бүрэн хэмжээний туршилтыг 2027 онд мөн хийхээр төлөвлөж байгаа юм байна. За Япон улсын металл эрчим хүчний аюулгүй байдлын байгууллагын мэдгдснээр бүгд найрамдах хятад ард улс дэлхийн газрын ховор элементийн үйлдвэрлэлийн 70 орчим хувь, боловсруулалтын 90 орчим хувийг дангаараа хянж байдаг. За тийм учраас энэ бол Японд ихээхэн аюултай ийм нөхцөл байдал үүсгэж байгаа. За өөрөөр хэлбэл бүгд найрамдах хятад ард улсаас хамааралтай байгаа явдал нь тус улсын эдийн засагт хамаарал, за эдийн засгийн аюулгүй байдалд нь сөрөг нөлөөллийг учруулж байгаа. За Япон улсын хувьд бол цахилгаан тээврийн хэрэгсэл, электрон тоног төхөөрөмж, аж үйлдвэр, батлан хамгааллын салбарт бол газрын ховор элемент хэрэглэх шаардлагатай байдаг. За харин энэхүү хэрэглээнд хятадын тогтоосон хяналтанд бусад орнуудыг Бээжингээс хамаарлыг улам бүр нэмэгдүүлж байгаа учраас бусад их сурвалжийг олох чиглэлд эрчимтэй ажиллаж байгаа. За Японы засгийн газрын хэрэглэх газрын шинжлэх ухааны технологи, инновацийн бодлогын нарийн бичгийн дарга нэрийн газрын хөтөлбөрийн захирал Чойши Ишигийн хэлснээр далайн гүнд газрын ховор металлын олборлолт хийхээр төлөвлөж байгаа төслийн давуу тал нь тус бүс нутгийн тундасдах цацраг өтгт бодис бол байхгүй явдал байгаа. За ингэснээр бол тоорой болон ураныг ялгаж зайлуулах шаардлагагүй болж байгаа. Ингээд шууд бол газрын ховор элементийн олборлолт хийх боломжтой болж байна гэсэн үг. За бүгд найрамдах хятад ард улсаас газрын ховор элементээс хараат ийм байгаа байдлаас гарахын тулд бус орнууд газрын ховор элемент болон чухал ач холбогдолтой ашигт малтамлын шинэ нийлүүлэлтийн сүлжээг бий болгохоор шаргуу ажиллаж байгаа. Дэлхийн томоохон эдийн засгийн бүлэг болох их 7 гэж нэрлэгддэг 7-гийн бүлгийн эдийн засгийн хувьд энэ сарын сүүлээр Вашингтонд уулзсан. За тэр үеэрээ Австрали, Чили зэрэг нөөц баялаг ихтэй орнуудтай уулзалт хийхээр зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. За энэ уулзалтын хүрээнд уулзалттай холбоотой асуудлын талаар мэддэг ойрын их сурвалж эхэлж байгаагаар ийм материалын найдвартай тогтвортой сүлжээг бий болгоход хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. За тийм учраас эдгээр байгалийн баялагтай орнуудтай илүү өргөн хүрээнд энэ байгалийн баялаггүй болон энэ үйлдвэрлэлийг ихээхэн хэмжээнд хөгжүүлсэн орнууд хамтран ажиллагаар төлөвлөж байгаа юм байна. За Япон улсын хувьд бол бас бие дааж өөрийн газар нутгийн ойролцоо бус нутагт ийхүү газрын ховор элемент зэрэг чухал ач холбогдолтой ашигт малтамлыг ашиглах чиглэлд туршилт судалгааг хийхээр төлөвлөж байгаа юм байна.